Өнгөрсөн оны 1-р сараас эхлээд бид нэр бүтэн жил гаруй хугацаанд алдаг оног ажиллаж эдийн засаг маань маш хүнд байдалд орлоо. Улсын болон хувийн хвшлийн байгууллагууд ажиллаж байгаа ажлагчид хуваарь хөдөлмөр эрхлэгчдийн цалин орлого бас хүнд байдалд байна. Ингээд энэ байдал хэвээрээ үргэлжлээд хөлөөрөө тогтоох юм бол улам хүндрэх аюул учирч байна. Тэгэхээр дэлхийд ганц манай монголчууд дэлхийд дахинд ийм байгааг манай ард түмэн бүгдээрээ ойлгож байгаа. Харин энэ аюултай тэмцэхийн тулд хамгийн гол нь дэлхийн улс орнууд түүний дотор манай Монголын засгийн газар ч гэсэн вакцинжуулалтын ажил маш эрчимтэй орж байна. Хувийн хвшлийн бид ч гэсэн одоо засгийн газрынхаа ажлыг дэмжиж вакцин оруулж ирэхээр гэрээ хэлцэл хийж байна. Манай компанийн хувьд 4-р сарын ихээр AstraZeneca-гийн вакциныг оруулж ирэхэд бэлэн болоод байна. Тэгээд хүн болгон энэ вакцина хийлгээд халдвар хамгааллынхаа дэглэмийг маш хатуу баримтлаад өнгөрсөн жил гаруйд алдсан онцноо нөхөх, эдийн засгаа аврах, улам эрч хүчтэй ажиллахын төлөө зүтгэе гэж одоо ард түмэнд нийт иргэддээ уриалж байна.